За гуанжууд ирсэн бол мэдээж үзэх ёстой юм бол энэ хоолтойг усан заваар ингэж гоё аялах ёстой. Ийшээ ингээ хотын үзэмж гуанжууд таавраа бас хараад явчихвал. За хотын үзэмж үзэх энэ усан онгоцны аялал бол маш олон зогсоол дээрээс олон төрлийн усан онгоцнууд бол явж байгаа. За явах цагууд нь бас ондоо, өвнүүд нь бас ондоо. За зэрэглэлээс бас хамаарч ах шиг байгаа. Бидний яг явах цагтаа таарад энэ 168 оны усан онгоц авсан, за билет авсан хүн болгон суудалтай 6 наснаас доош хүүхдүүд бол билет авахгүй. Тэгтээ суудалгүй. Ороод бол нэг жижиг идэж уух юм. За сундаа бол үнэгүй. Онгоцны нэг давхар дээр суувал хамгийн хямд үнэтэй. За хоёр давхар нь бол арай илүү үнэтэй. За гурван давхар дээр бол задгаа тавцсан. За тэндээ бол VIP гэдэг арай илүү үнэтэй явд юм билээ. За энэ артлууд одоо шоуны гудамж харагдаж байна. За энэ шоуны гудамж бол төлөвлөгөө ихтэй юм билээ. За та хэрэг хүсвэл энэ артлын VIP хэсэгт сууж болно. Онгоцны давцсан дээр баг зэрэг илүү мөнгө төлөх байх. VIP гэсэндээ бас нэг утсан мус татаад хүн амьд оруулахгүйгээ таацсан билээ. Усан онгоцны хойд хэсгээр та гэр бүлээрээ гоё дурсгалын зураг бас авах болно. За мэдээж энэ бол төлбөртөө. Тэгэхээр та хүсвэл энд мэрэгжлийн зурагчнаар гоё зураг даруулж болно. Эсвэл өөрийнхөө гар утсан дээр ингээд дурсгалынхаа зургийг авчиж болно гэсэн үг. За энэ аялал бол ерөнхийдөө 1 цагийн хугацаанд үргэлжилсэн. Усан онгоцны аялал бол мэдээж шөнийн үзэмж, орой үзэмж бол гоё харагддаг.